Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 5 дугаар ангийн эрүүл мэнд хичээлээр хоол хүнсний үндсэн шимт бодис түүний хэрэглээний талаар ярилцгаж байна. Өнөөдрийн хичээлээр хоол хүнсний үндсэн шимт бодис түүний хэрэглээ ач холбогдлыг мэдэж авах, үндсэн шимт бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг сонгож чаддаг болох, үндсэн шимт бодисын зохистой харьцааг мэдэж авнаа. Бид өөрийн биед хэрэгтэй шимт бодисыг бол хоол тэжээлээр олж авдаг. Хүнсний бүлгийг бол амьтны гаралтай болон ургамлын гаралтай хүнсний бүлэг гэж ангилж байгаа. Тэгэхээр энэ хүнсний найрлаганд бол 40 гаруй нэр төрлийн хүнсний шимт бодис бол агуулгдсан байдаг. Тэгэхээр энэ хүнсний шимт бодисыг ерөнхийд нь бол 6 ангилж үзэж байгаа. За уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, ус гэсэн шимт бодисудаас бүтэж байгаа. Тэгэхээр энэ шимт бодисудаас уураг, өөх тос, нүүрс усыг бол хүний биед зайлшгүй шаардлагатай шимт бодис юм а гэж үзсэн байна. Тэгэхээр бид хоол хүнсэндээ үндсэн шимт бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлага үүсэж байна. Тэгвэл үндсэн шимт бодисын нэг болох уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүнд бол тахиа, цацагт хэрүүл, салмон, бүх төрлийн загас, өндөг, үхрийн мах зэрэг хүнсний бүтээгдэхүүн бол уургаар баялаг байдаг. Тэгэхээр уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээрээ хүний биеийн дархлаа сайжирна, эрүүл чирэг байх нэ. Нүүрс усыг бол ашигтай нүүрс ус болон ашиггүй нүүрс ус гэж хоёр ангилж байна. Чихэрлэг төмөс, бор будаа, хивэг, буурцаг, хөх тариан гурил, хөх тариан таалах, гурвалжин будаа зэрэг бол ашигтай нүүрс усыг агуулсан байх нь байна. Ашигтай нүүрс усыг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг бид нэр хэрэглэснээр эрч хүчтэй болох нь байна. Мөн хүч тамир орох нэ. Ашиггүй нүүрс усыг агуулсан хүнсний бүтээгдэхүүнд цагаан гурил, цагаан талах мөн амттан орох нь байна. Тэгэхээр ашиггүй нүүрс усыг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээрээ та харшилтай болно, шүд зорно, мөн таргалах ийм сөрөг нөлөөтэй байх нэ. Дараагийн шимт үндсэн шимт бодисын нэг бол өөх тос юм. Өөх тосоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг бид нар өдөр тутамдаа хэрэглэх нь байна. Үүнд бол алмонд, авокадо, оливын тос, самрын тос, коконат ойл зэрэг ашигтай өөх тосыг бид нар өдөр тутмынхаа хэрэгцээнд хэрэглэх хэрэгтэй байна. Өөх тосыг хэрвээ бага хэрэглэх юм бол цус багадалт болон амархан даарч мартамхай болох магадлалтай. Тэгэхээр өөх тосыг хэтрүүлэн хэрэглэвэл таргалах ийм эрсдэлтэй байх нэ. Тэгэхээр өөх тосоо бас тохируулан хэрэглэх шаардлагатай байх нэ. За дэлгэцэн дээр үндсэн шимт бодисын нэг болох ашигтай нүүрс усыг агуулсан хүнсний ногоонд юу орж байна вэ гэхээр авокадо, байцаа, брокколи, бууцай, хаш, чинжүү, мөг, улаан лойл, өргөс тэмэх, яншуу гэх мэтчлэн хүнсний ногоог бол хүнсэндээ хэрэглэх юм байна. Ашигтай нүүрс усыг агуулсан жимсгэн нь бол авокадо, гүзээлзгэн, үхрийн нүд, бөөрөлзгэн, чадсарган, жидүүн жимс, нимбэг, нимбэгний шүүс гэсэн эдгээр хүнсний бүтээгдэхүүн бол ашигтай нүүрс усыг агуулах нэ. Үндсэн шимт бодисын бүрэлдэхүүнд байгаа шимт бодисудаас хамгийн хүний биед гол шимт бодис бол ерөөсөө нүүрс ус байгаа. Нүүрс ус бол хүний биед эрч хүчийг өгдөг гол шимт бодис юм. Ашигтай нүүрс усыг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг зайлшгүй өдөр тутам хүнсэндээ хэрэглэх нэ. За ингээд та бүхэнтэй зохистой хооллолтын талаарх бичлэгийг үзүүлье. За энэ зарчим нийцүүлэн хооллохын тулд таны өмнөх тавхтай хоолны 50% хүнсний ногоо жимс гэн 25%-ийг бүхэл үрийн үр тариа гурлан бүтээгдэхүүн, үлдсэн 25%-ийг уурглаг хүнс эзэлж байхаар тооцно. Хоолны энэхүү бүтцэн хүний биед чухал хэрэгтэй шим тэжээлийн бодисуудаар тогтмол тэнцвэртэй хэмжээгээр хангах тул эрүүл мэндийг хамгаалан урт насалж удаан жаргах боломжийг олгодог байна. Хоол хүнсэндээ аль болох олон төрлийн өнгийн хүнсний ногоо жимс гэн хэрэглэх нь чухал. Эдгээр нь хүний эрүүл мэндэд чухал хэрэгтэй нийлмэл нүүрс ус, эслэг, олон төрлийн амин дэм, эрдэс бодис, антиоксидантуудаар нэм баялаг тул тогтмол хэрэглэснээр биеийг эрүүлжүүлж, дархлааг сайжруулан олон өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслана. За харин төмсийг цардуул ихтэй тул хүнсний ногоон тооцоолгүй үр тарианы ангилалд оруулахыг зөвлөж байна. Хоол хүнсэндээ бүхэл үрийн будаа, арвай, хөх тариа, шар будаа, гурвалжин будаа, хошуу будаа, гурилыг түлхүү хэрэглэж, цайруулсан будаа, гурилан бүтээгдэхүүнийг хязгаартай хэрэглэх нь зүйтэй юм. Бүхэл үрийн будаа тариаг тогтмол хэрэглэснээр халдварын бус зарим өвчний эрсдлийг 50% бууруулах боломжтой гэж үздэг. Уурглаг хүнсийг сонгохдоо хүний биед хөнгөн хялбар,
хурдан шингэж боловсрдог шошь буурцаг, самар, ургамлын үүр хэрэглэхийг зөвлөдөг. Харин хансан тос, транс тос, холестерин их агуулдаг шингэц удаантай мал амтны махыг хязгаартай хэрэглэж хяан болон нөөшсөн боловсруулсан мах хүмүүстээс татгалзахыг зөвлөж байна. Хоол хүнсэндээ эрүүл мэндэд тустай тос сонгож хэрэглэх нь чухал. Хүний биед чухал хэрэгтэй үл орлогд тосны хүчлүүд нь гол төлөв төрөл бүрийн ургамлын тосонд агуулдаг бөгөөд тасалгааны хэмт голдуу шингэн байдаг. Харин зарцуу өөх тос, өөхөн тос, цэцгийн тос нь холестерин хансан тос их агуулдаг тул хязгаартай хэрэглэж маргарин зэрэг транс тосноос татганцах нь зүйтэй. Хүний биеийн онцлогоос хамаарч шингэний хэрэгцээ харилцан адилгүй байдаг. Цэвэр ус бол биеийн шингэний хэрэгцээг хамгийн сайн хангана. Ууж байгаа шингэндээ чихэр давс нэмэхгүй байх, чихэртэй хийжүүлсэн ундаанаас татгалзах нь зүйтэй юм. Бичлэгийг үзээ та бүхэн эрүүл зохистой хооллох талаар ойлголттой боллоо. Зохистой хооллохын тулд бид эрүүл хооллох тавг гэдэг энэ зарчмыг баримтлах ёстой байх нь. Тэгэхээр эрүүл хооллох тавганд маань эрүүл өөх тос, хүнсний ногоо, жимс жимсгэн, эрүүл уураг, бүхэл бүрийн бүтээгдэхүүн гэсэн үндсэн гол хүнсний хэрэгцээг бид хүнсэндээ хэрэглэх нэ. Ингээд та бүхэндээ уургийн болон өөх тосны нүүрс усны агуулмжийг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг харуулж байна. Энд бол ашигтай нүүрс ус болон ашиггүй нүүрс усыг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг эндээс бас харж болно. Тэгэхээр хүнсний аль бүлэгт багтаж болох мөн үндсэн шимт бодисуудаас ямар шимт бодисыг нь агуулсан байна вэ гэдгийг эндээс харж болох нь байна. Энэ үндсэн шимт бодис дутагдвал хүний биед ямар шинж тэмдэг илэрч болох вэ гэдэг эндээс бас харагдаж байна. Тэгэхээр мах бол уургийн хүнсний бүлэгт багтана. За маханд бол уураг өөх тосыг бол агуулсан байдаг. Уураг өөх тос дутагдвал хүний биед бол өсөлт хөгжилт бол саадах эрсдэлтэй мөн үс унах, хумс унах, хүч тамиргүй болох сөрөг шинжүүд бол илэрч болох юм аа. Тэгэхээр өөх тосыг бол тохируулан хүнсэндээ хэрэглэх шаардлагатай байх нь. За хоол хүнсээ сонгож авахдаа бид үндсэн шимт бодисын орц найрлагыг бол зайлшгүй харах шаардлагатай гэж хэлсэн. Тэгэхээр үндсэн шимт бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг яаж хүнсэндээ сонгох вэ гэдэг талаар бас танилцуулъя. Монгол улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнээ бол импортлон оруулж ирдэг. Тэгэхээр импортлон оруулж ирэхдээ бол хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр бол англиар болон орсоор үндсэн шимт бодис болох найрлагыг нь тодорхойлж өгсөн байдаг. Тэгэхээр мөн импортолж оруулж ирж байгаа хүнсний компаниуд маань мөн энэ шошгон дээр бол Монгол тайлбарыг бол наасан байдаг. Тэгэхээр үүнийг хараад бид хоногийн хэрэглэх үндсэн шимт бодисынхаа хэрэгцээндээ тохируулан хүнсээ бол сонгох шаардлагатай байх нэ. 2017 онд эрүүл мэндийн сайдын А74 дугаар тушаалаар хүний хоногийн хоол хүнсээр авбал цохих илчлэг үндсэн шимт бодис амин дэмийн зөвлөмжийг бол гаргасан байгаа. Тэгэхээр хүн бол хоногт 15-аас 20% уургийг хэрэглэх нь байна. 25-аас 30% өөх тос агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь байна. Нүүрс усыг бол 55-аас 60% бол тогтмол авч явах хэрэгтэй гэсэн энэ зөвлөмжийг гаргасан байгаа. Тэгэхээр бид хоол хүнсээ сонгохдоо уураг, өөх тос, нүүрс усны агуулмжийнхаа хувийг тооцоолж хүнсээ сонгох нэ. За хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо шошгон дээрх үндсэн шимт бодисын агуулмжийг харахаас гадна мөн тухайн хүнсний орц найрлага, хэмжээ, үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах хугацаа зэргийг бол маш сайн харах хэрэгтэй. За дэлгэцэн дээр дараахлаадсан бүтээгдэхүүний үндсэн шимт бодисыг агуулсан агуулмжийг харуулж байна. Мөн Монгол улсад үйлдвэрлэдэг тараг, сүүн дээрх үндсэн шимт бодисын 100 г дутамдах уураг, өөх тос, нүүрс усны найрлагыг бол харуулж байна. Тэгэхээр та бүхэн өдөр тутам хэрэглэх үндсэн шимт бодисынхаа найрлагыг бол хараад хүнсэндээ хэрэглэх боломжтой. Эрүүл байж урт наслахын үндэс бол үндсэн шимт бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг бид өдөр бүхэн хүнсэндээ тогтмол хэрэглэж хэвших явдал юм аа. Тэгэхээр та бүхэн дээрх загварын дагуу үндсэн шимт бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.